Сүхбаатар дүүрэг нийт 143 мянган хүн амтай. Нийтдээ болохоор манай дүүргийн хэмжээнд 10,000 гаруй аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. За Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлтсээс ажил олгогч байгууллагуудаа зориулж бид нар хуулийн мэдлэг мэдээллээр хангах, тулгамдж байгаа асуудлуудын шийдвэрлэх, арга зүгээр хангах зорилгоор жил бүхэн ажил олгогчдын чуулган, зөвлөгөө, уулзалт, хилцүүлгийг янз бүрийн байдалтайгаар зохион байгуулж ирсэн. Энэ удаа энэ жилийн хувьд бол бид нар Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын дунд ажил олгогчдын уулзалт зөвлөгөөнийг хийж байна. За манай зөвлөгөөнд бол 100 гаруй аж ахуй нэгж оролцож мэдээлэл арга зүгээр хангагдаж тулгамдж байгаа асуудлууд ажил олгогчдоос хуулийн хэрэгжилтийг хангах талаар анхаарах ёстой зүйлүүдэд биднээс мэргэжлийн багш нараар тодруулах сургалт семинарыг бид нар хүчин тодруулж өгч байгаа. За мөн манай Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлтэст хэрэгжиж байгаа ажил олгогчдыг дэмжих тийм туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэр туршилтын хөтөлбөрийн талаар бас ажил олгогчдод мэдээлэл олгож байна. За мөн шинээр хэрэгжиж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэхэд тулгамдж байгаа асуудлууд юу вэ гэдэг талаар онлайн болон практик дадлагт суурилсан ийм сургалт хилцүүлэг зөвлөгөөнийг бид нар хийж байгаамаа. Манай компани болохоор Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Содон Фулсет компани байгаа. Нэг 30 гаруй ажилтнтай. Тэгээд хүнсний чиглэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг, орлого экспортыг дэмжих зорилготой байгуулагдсан компани. Тэгээд явж байгаа. Тэгээд Сүхбаатар дүүргийн маань хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлцээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцож байгаа нэг оролцогч байгууллага маа. Тэгээд өнөөдрийн уулзалтанд бол ирээд тодорхой хэмжээний төрийн зүгээс зохион байгуулж байгаа хуулийн хэрэгжилтүүд болон шинжилсэн найруулгууд тэгээд түүнтэй холбогдолтой биднээс ямар хуу боломжууд байгаа, ямар ажилтаа дэмжих боломжууд байна, хэрхэн хамтарч ажиллах гэдэг талаар ингээд тодорхой хэмжээний мэдээллүүд аваад ингээд хилцүүлэхэд оролцоод байж байна. Манай артсан компани маань болохоор Улаанбаатар хотноо 5 дүүрэгт 400 гаруй ажилтнтай үйл ажиллагаа явуулдаг хүнс хөнгөн үйлдвэрлэлийн компани байгаа. За энэ нүг хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсээс зохион байгуулж байгаа энэ хүү сургалтанд оролцсноор бид нар ажил олгогчийн хүрээнд хүний нөөц болон санхүү хөдөлмөр аюулгүй байдал асуудал хариуцсан ажилчдынхаа хүрээнд ажил олгогчийнхаа төлөөлөлж оролцож байна. Энэ ажлын хүрээнд болохоор бид нэр ажил олгогч маань нэг ажилчдынхаа өмнө хөндлөөс үүргэхийн хүрээнд хийгдэх ёстой ажлууд маань удаа дараа төлөвлөгөөний дагуу хийгддэг гэсэндээ яг нэг зохистой хэмжээнд төлөвлөгөөний дагуу ч юм уу нэг хийгдэхдээ жоохон процессын үед алдаад хэрэгтэлтэй гарсан тохиолдолд ерөнхийдөө ажиглагддаг л та. Тэгээд яг ийм сургалтанд хамрагдсанараа бид нар давуу талыг олж авч ийн л та. Жишээ нь бид нар ийм брошюр ирж байна. Энэ хүү брошюр нь болохоор хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон хөдөлмөрийн аюулгүй байдлын харилцаатай холбоотой мэдээллийг агуулсан. Тэгээд үүнийг тухайн ажил олгогчид маань давуу талыг олгож ажил олгогчид маань мэдээллийг хангалттай мэдээллийг өгж байгаад нь баярлж байна. Сүхбаатар болон хаан уул дүүргүүд дээр төлөвлөгөө шалгалтууд орж ирсэн байгаа. Тэгээд тухайн төлөвлөгөө шалгалтын хүрээнд улсын байцаагч нараас маань биднэрт ажил олгогчийн хүлээх ёстой үүрэг болон эрхүүдийн талаар мэдээллүүдээ өгдөг. Шалгалт орж ирж байна. Энэ шалгалт маань бидний арга хэмжээдэг чинь гэж хүлээж авахаас илүү энэ хүмүүс маань биднэрт хуулийн дагуу хийгдэх ёстой процессууд маань зөв зохистой байх хийх талаас нь зөвлөгөө маягаар айгу давуу талтай мэдээллийг өгөх зорилготойгоор орж ирдэг юм шиг санагдсан. Тийм болохоор ажил олгогч болон нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчдойгоо энэ хүү сургалтанд идэвхтэй хамрагдаж дараа дараагийнхаа шалгалтанд төвөгшүүлгүйгээр нийлдэдтэй сайхан хамтарч ажилласаа гэж хүсэж байна.